За маань нэвтрүүлгийн нөгөө гэртэйгээ танилцдаг булаа эхэлж байна. Хоёлын хоймроос энэ бурхныхаа эндээс эхлэе те. Хоёлоо шүтлэг бол мэдээж имээ өгөө ох юм чи одоо. Бас сүрхий үз. Яа сүрхий. Хүнд чинь нэг юм бас нэг буйны шанаг гэж юм байна. Тэгээд ямар ч байсан нөгөө хүн чи айхгүйгээс айгуугээд тэгэл нөгөө хүн ямар нэгэн асуудал тулгараад ээжээгээл тэгэл мөн дээрээс нь бас тий бурхан минь гэл ингэ боддог шүү дээ. Тэгээ бас өөрийнхөө хэмжээнд бас сүсэглэн. Тэгээд манайх энэ мандлыг ингэж шүтэж биширж ингэж залдаг. За тэгээд сайхан 8 тахиландаа болохоор аршин болгон дээжээ залдаг. Тэгээд зулаа өргөн тий. Энэ болохоор аршааны гүц байна. Энд шар тусных байна. За тэгэл энэ болохоор миний ингээд нөгөө харцны уут байгаа юм. Бүгдээрээ л бэлэгдэлтэй энэ үхрийн иврээр хийсэн. Ингээд тий халбагна. Энэ ингээд манай шагаагаар хийсэн. Манай бас аав ах маань их гоё уран хүн байдаг. Үнэхээр гоё тэр айргийн хөхөр нь бол Монголын бүхэл гоё үндэсний үзэглэнгээр нь явдаг. Тийм сайхан. Тэгээ энэ бүр ингээд хүүхэд байхад ингээд бэлгэрсэн юм сайхан зүйлүүд. Би ингээд бэлгшээгээд ингээд бэлддэг. За энэ зургийн хувьд л яриад төхөө. За энэ бол одоо бүр харахад л нэг юм гоё нэг юм энергитэй жишээ гоё зураг байгаа юм да. Тий. Манайх ер нь урлагийн гэр бүл шүү дээ. За. Том ах маань бол соёлын гавь зүтгэлтэн, дараагийн ах маань болохоор монументал одоо уран баримлыг бол одоо бүтээдэг. Дараагийн ах маань болохоор түүх нийгмийн ухаан судлаач тийм ах байдаг. Тэгээ эхнэр маань болохоор зээгт намал, эсгийн уурлал, за тэгэл бүгдээрээ л маш гоё уран хүмүүс байдаг. Тэгээ энэ болохоор манай ээжийн хоёр дахь хичийн маань охин Анармаа гээд тухайн үедээ л ер нь төрслөх урлагийн сургуульд маш бага балчин наснаасаа урилгаар орсон гоц тийм уран зураач тийм одоо хичийн маань одоо Хөх хотод амьдардаг анимашн кино тэгээ хятадын урлагийн одуудын зургийг яг энэ стилээр зурдаг. Тэгээ ихч маань намайг дунд охины төрүүлсний дараа энэ зургийг хөрөг зургийг урд зурж агаад бэлгэлж явуулж ирсэн. Тий. Би дүүгийгээ бол ертөнцийн амар тийм гоё өвөрмөц эмхтэй гэж бодож энэ ард нь галактикийг багтааж ингэж гоё тий урлагийн хүний уран сэтгэмжит одоо уран бүтээлч хүний сэтгүүгээр л зурсан байдیں۔ Би нэг юм цэнхэр балааштай зурагтай юм. Ерөнхийдөө тэрийг ингэж одоо юу гэдэг дэглэлт хийж зурсан хөрөг зураг юм да. Түүний урд болохоор нөгөө энэ бадамл явха бурхны цэцэг энэ торгоор зээгт намлаар хийсэн. Тийм бай тий. Энэ орсон найзууд орж ирсэн найзууд маань их тоглолтын. За. Энэ шагааны сав. Дүүр. Энэ юу ч биш ээ. Энэ их сонирхолтой. Бүр цаана ийм их юм уу? Тийш дээ энэ ингээд. Ингээд бэлдээд ингээд. Энэ бол бүр шуудаагаараа байгаа. Тийм үү. Энэ болохоор бас ингээл бас л хүний ур хийц нүдний ураар бүтсэн сүүлийн үеийн техникийн дэвшил гэдэг чинь нөгөө шилэн намал гээд төрсөн өдрөөр маань найзууд маань бас бэлгэлж ирсэн. Энэ одоо нэг юм шигтгээ шилний талс шиг юм шигтгээнүүдээр л мааж уурсан бүтээл байна тий. За энэ шиг. За энэ хөрөг ямар учиртай вэ? Энэ миний өвөөгийн манай том ахын маань зурсан хөрөг зураг байгаа юм. Манай өвөөгийн гараас гарны антом бүтцээс сэтүүлж ин нөгөө нэг том ах соёлын гавь зүтгэлтэй орхон ах маань бол нөгөө 100 жилийн ганцаардл гээд нөгөө суугаа жамуухан юм төрхийг тэр хүний гарын барил нүүрний антомоос авч ингэж онгол нь орж төрсөн. Энд бас бидний ингээд шүтдэг шүтээ бурхан багш байгаа. Энэ болохоор одоо бурханч Лампүрбат багшийн маань өнгөрдөг. Тэгээд яг эдэр залуу үедээ шорон будгаар бүтээж хийсэн энэ уран бүтээлийн огт дээдс, давтагдчихгүй дээдс байгаа. Зөв. Энэ миний удахгүй гарах нэг солонгоо ааштай өвдөсчор гээд ном маань гарах гэж байгаа. 45 жортой. Бага охинтой маань чуцуу энэ зураг бол манай ихш нөгөө анимашн төрх гээд өөрийнх нь одоо яг жанр
Одоо нөгөө хүүхдийн киноны зураг зурж байгаа учраас нөгөө намайг одоо гал тавгонд тий энд нөгөө сүшин нэ, энд загсан нэ, тэнд өндөг бүрэн манжин гэл ногоо ингээ тэгээ яг ингэж уран сэтгэмжээр ингэж гоё зурсан уран зураг байгаа юм тий. Хос хүн хизээш нөгөө нэг салж нэг орхитгүйгээд тэгээ ер нь нэг иймэрхүү бэлэгдэлтэй. Дандаа хосоор юм биш үү? Тий. Тий. Гоё юм. Морины зургаараа хамгийн алдартай энэ Батмөх гээд зураачийн маань манай одоо хөршчин Монгол улсын гавьяа жүжигчин Карма гээд миний best friend хамгийн сайхан ингээд цаг хугацаанд дундуур хамтдаа байсан миний одоо ихч найз би чи үеийн найзтай штэ. Тэгээд тэр одоо Кармичийн маань бас хуурай дүүн аюу мундаг энэ үнэхээр энэ морины зургаараа алдартай Батмөх ахын маань ингээд зураг ингээд байдгийн. Энэ болохоор Чинус гэдэг овогтой би тана ургийн авг байхгүй юу. Тэгээ өвөө маань бүр багд маань энийг бол өөрөө тийм гоё уран сэлбэрч юм хүн байсан учраас одоо биелийг олуулаад тэмдэг гээд хийцэн зүйл. Тэгээ ингээд тэнд нөгөө гал асч юм шиг чонны хоёр жих алсаас арахаар ингээд энэ болохоор эр чон тэнд болохоор тий. За дээлийг бол бас л өмсдөг юм байна. Тий. Цуглуулна. Тэгээ нөгөө хамгийн гол зүйл чинь бид нар чинь нөгөө хүүхдүүдтэй маш сайхан дурсамж үлдэхээс гадна ээж нь ямар амьдралыг туулж тэр цаг хугацаанд юу эдэлж хэрглэж исэн бэ гэдэг чинь л үнц нь байхгүй тий. Дансандаа дүүрэн мөнгөтэй өнгөрөхөөсөө илүү дурсамж дүүрэн амьдралыг бүтээгээд түүнийгээ ингээд одоо тий дүрсжүүлж ингээд дурсах дурсамжтай биеийн хэлж энергийг шингээе гэж бодож ингэж үлдээдэг. Тэгээд хамгийн одоо хайртай дэлээ. Хайртай гэхээс илүү бүгдээр л хайртай л да. Жишээлх юм бол одоо энэ дээл бол ингээд алтан уцтай ингээд шаттдгууд хорогтой ийм дээл юм л да. За энэ дээлийг бол ингээд нийтдээ энд 96 ширхэг 5 дэлбэтэй зүү оросон байгаа энэ солонгийн өнгөөр. За нийтдээ болохоор ойролцоогоор бол 96 гэдэг чинь 480 орчим одоо дэлбэгээр зүү орсон. Тийм. Энэ болохоор миний одоо ховд нутгийн маш олон шавнар маань үүдэг. Түүн дундаа бол загчин энэ дээл байгаа. Бөмбүүлээгээд шави маань уралсан. Яг дэг жаягаар нь уралсан энэ загчин одоо эмхтэн дээл байна. Үсний ууттайгаа, мөнгөн гуутайгаа гэд ингээд яг ийм дээл байна. Бүх таныг мөнгөөрөө. За энд болохоор бараг 500 гаруй сампу орсон юм. Одоо нөгөө дээлийн 7 жишээлд овчих хийхэд ямар байдаг вэ тий. Тэгээ ийм гормон ингээд болдог. Тэгээд манай Монголын ард түмэн бас мэдэндээ. Тий. Энэ жилийн цагаан сарыг өнгөлөх гэж бэлдсэн одоо манай найзын маань Өшний Монгол хэзээ урнагийн маань одоо энэ жилийнхаа шинэ нэр одоо өмснө гэсэн үг тийм. Тийм байна. Тэгээд одоо нөгөө дээлүүдийн хаваа саруудыг өмссөн. Тийм, саяны нөгөө зүү оросон алт үзтэй. Энэ болохоор 4 жилийн өмнө хийгдсэн зураг авалт юм. Ингээд зураг авалтаа харахаар одоо харахаар бас цаг хугацаа амар харавсан сум шиг юм аа бас нэг л өөр харагдаж байдаг шүү. Тэ. Энэ болохоор миний за яг хүлэн зөвшөөрсөн юм жин. За энэ болохоор сүүлд манай төрийн өндөрлгүүдээс ахуулаад бүхэл хамгийн сайхан тэргүүн дээр нь тавьдаг бүтээлүүдийг хийдэг хатан малганы хамт олон маань энэ битүү зүү ороосон тоорцог байгаа юм. Шүрэн оройтой. Тийм үү? Тий, шүр 4 талтай энэ малгай байна. Энэ бас л хатан малганы мундаг хүмүүсээ энэ хүмүүс бас би ингээд альва нэг бүтээлээ ингээд одоо юу гэмдэ идэл хэрэглээ сонгохдоо үе дамжсан уран хийцийг шагилдаг тийм хүмүүсээр бас ингэж гоё илч энергийн шингээж бүтээлэх дуртай. Тэгээ энэ манай доогийн саяхан байгуулгын би ч одоо хувь хүний тоглолт гэж хүний амьдрал байдгүй. Тэгээд миний хажууд Бомбардагийн минь 2 дахь охиныг төрөөд 3 дахь охиныг маань ингээ өсгөхөд хамт байсан одоо манай долгор сүрэнгээд одоо арт хүмэдэндээ мэдүү болол үнэхээр миний бол 50% нугалдаг. Тэгээд дүү маань сая байгуулгын авраг ажиллаж болоо. Би бас ярмаар нь шүү дээ тий. Хүн нэг газараа байгаад оршин байгаад тэндээ үнэлэгдэнд чадна гэдэг бол гоё л доо. Гэтэ ер нь бол халуун ам бүлдээ гинт гадны хүн оруулаад тэрнтэйгээ тийм удаан хагацаанд хамттай байна гэдэг хэцүү шүү. Яадгүй л энэ 2 хүүхдээ аавч надтай доогоос богино хугацаанд амьдэрсэн байгаа байхгүй.
Яг нэг нуугу ярих. Догийн өөр тэрнээс Тийм. Тэгээ догийн дээг гэхээр догийг л гэдэг байлаа. Яг нэг нууг ярихад яа тэгвэл энэ хүүхдүүдийн хүлд орох, бор хоолнд орох, энэ хүүхдүүдийн өвдөх, шүн нойргүй ханах тий хөөхөн хот инээх, хилд орох бүх цаг мөчийг надтай хамтаа мэдэрсэн энэ үн цэнийг бол би хинээс ч нуухгүйгээр би алдаршуулахыг хүсдэг. За энэ бол ажлын өрөө гэдэг нь ба. Тийм ээ. Ерөнхийдөө бол нөгөө юу болчиход байна хөө. Одоо агуулгах хул болчиход байна. Уг нь ажлын л өрөө байсан л да. Тэгээ нөгөө хилээд ийсэн нөгөө олон хөргөгчний өрөө болчиход байна л да. Энд ч одоо хэдэн ч хөргөж байгаа. Энд 4 том өрөөнд нийт 5 хөргөгчтэй байл та манай. Энэ болохоор манай хонь нөхрийн махны хөргөгч. Махнууд ер нь тусдаа байх хэрэгтэй гэдэг. Нэг хүлдөгчөнд байдгүй. Тусын өөрийн онцлог, за хүлдөх бүтцэд бас гардаг одоо хэр удаан чанараа хадгалахаас шалтгаалж яадаг. За ингээд сони юм болоо да. За энэ болохоор ингээд нөхрийн нөгөө нэг чөмгтэй та нарт оройн хоол хийж өгч байгаа. Стейкэнд орд ингээд чөмгнүүдийг ингээд дундуур нь ингээд би хөрөөдөөд ингээд хүнсний скотчтой тэгээ ингээд вакуум мууданд хийгээ бэлддэг. За энд ингээд тонны сүүлнүүд ингээд тусдаа цэсмээр хийцтэй цайнд орохоор ингээд бэлддэг. За тэгээд ямар зэгцтэй. Энд болохоор ингээд хоньны өвхрийн гургалтай. За энд болохоор ингээд өвхрийн гол махын стейкнүүд хийхэд ингээд гол махын стейкнүүд ингээд бэлдээ тавьсан байдаг тийм. Энд болохоор миний одоо энэ хамгийн ховор гэдэг юм уу та. Яг нөгөө өвөл одоо цагаан сараар ч юм уу гаргаж иддэг энэ гүнжтийн навч гэдэг. Одоо гүнжтийн үр гэж байдаг шүү дээ. Гүнжтийн тас. Тэрний одоо энэ гаатай навч нөгөө та нар Солонгост очихоор ингээд нэг мах орож идэхэр сэнгэнсэн гаатай навч байдаг. Тэрийг ингээд цуун дараад ингээд бэлтждэг. Ойролцоогоор ингээд бүтэн нэг хүлэмжний одоо гүнжтийн навчийг ингэж бэлддэг байгаа. За энүүгээр болохоор нэг 5 шимт ургамалтай зарцаа мэгчин болохоор үйлдвэр дээр тустай хийдэн. Гэрт болохоор яг нөгөө орж ирж байгаа хүмүүстэй ингэж ойрын дотны хүрээллийнхэндээ өгч ингэж бэлддэг. Байнга байж идэг гэсэн. Энэ хүлдөгчн дотор юу гэдэг вэ? Энэ дандаа миний нөгөө далайн бүтээгдэхүүнүүд идэв. Загсан бүтээгдэхүүнүүд бас тустай хөрөгч нь. Энэ ингээ хаан самхархаа. Тэгээ энүүгээр болохоор тийштэй. Энд болохоор ингээд одоо нэг юу салмон загс байна. За ингээд бүх л одоо ингээд төрлийн ингээд далайн бүтээгдэхүүнүүд бол энүүгээр англи ялгагддаг. Ингээд хясаанууд гэхэд л ингээд вакуумчилдаг. Тийм. Намар талын цагаан мөөгийг бэлддэг. За ингээд энэ талын цагаан мөөгийг ингэж бэлдээд уцанд хэлхэж ингэж хатаагаад энэ бол амьд байгалийн антибиотик байхгүй юу. За энэ болохоор нөгөө эмэгтэйчүүдийн сав агшаан, дотор халуун, за уушигны гатгалгаа, ханиа тэгээд бүхэл төрлийн хагалгааны дараа болон за биеийн эрчмийг нэмэгдүүлэх зорилгоор тунгийн тааруулж хэрэглэдэг борцнууд байна. Тийм. Үхэр ямаагаар нь бэлддэг. За энэ жил эрх одоо хавар гарах. Энэ бол өнгөрсөн жилийн өнжил борц байна. За эрх хавар болохоор манайхныг бүтэн үхэр нэг 3 ямаа гар бэлддэг. Нүгээр болохоор миний хоол хүнсэнд хэрэгэлдэг. Тэ хатаасан ургамлууд ингээл улаан одоо нөгөө 5 шимт ургамлчийн гожи бери гэдэг энэ улаан үзэм шүрэн унжлага энэ Монгол нэршлэн байна. За тэгэл энэ цаана хатаасан чинжүү, бор мөг, цагаан мөг, энэ талын цагаан мөг бол маш ховортцсон. Тэгээ улаан чав, хулууны үр, хаван хөөн гэл ингээл нэрийн цайнуудаа хийдэг. Тэгээ мөг хүртэл хатаахтай бол яг бийчилсэн том мөгнөөс гадна хурган цагаан мөг нь хамгийн илүү шимт хижээлтэй байдаг. Энэ бол манай ард түмэн бол аюу сайн мэдэн дээ. Миний 21,000 reality show-ны бол ягаана гэж цүнх байгаа. Эндээ бол би хайртай. Тэгээ энэ хамгийн гол нь хаягдчаа гэж бодохоор надад гол харлаад идэг байхгүй юу. Тийм учраас би энэ гоё нандин бүтээгдэхүүнийг яаж гоё үн цэнд хүргэж болдгийм бэ гэдгийг энэ нэвтрүүлгээр харуулахыг хүссэн зорьсон учраас одоо өнөөдрийнхөө зориуд худалдаа авалтыг хоньны шулааны ясаараа сонгосон байгаа. Баялагийг олж хардаг нүдтэй, түүнийг бүтээдэг гартай, 21,000 шоунд олцтой, солонгон аштын өвдөстэй, ийм л нэгэн өдөр болох шинжтэй. За энэ дотор юу байдаг вэ гэхэлэр энэ миний цагаан эдийн эхлэх юм л да. За. Тий.
Энэгээр болохоор шүүсэн арт, цагаан тос, шар тоснууд тий. Одоо намрын цагт хураасан өрмөөрөө шар тоснуудаа ингээд бэлдээ гаргачдаг. За ингээд манай ажлын өөр бол үннийг хэлэхэд бол агуулгах шиг болсон. А энэ зургийг бол манай одоо түрүүний зургийг зурсан, чиний нөө шимтэн бишрээдээс зургийг зурсан. Аав нь манай хүргэн ах маань бол нүүдэлгээд энэ зургийг зурсан байдیں۔ Манай одоо талигааж Батнасан гэд ах маань зурсан байдаг. Орж болох уу? Тэг. За сайн байцгаана уу? За сайн байна уу? Сайн байна уу? За гүнжнэрийн өрөө юу? Тийм манай. Ямар олон тоглоомтой юм бэ? Энэ дахиад бүгд тавьсан ба. Дандаа тоглоом байгаа юу? Энд хин унтдгийг? Бид гороо. Анна бид гороо. Ямар гоё юм бэ? Энэ тоглоомууд хинийх юм? Бидний. Ямар гоё юм бэ? Чигээ танилцуулаарай. Хин юм бэлээ? Бомбартай. Бөхөө сургалчин. Бөхөө сургалчин. Бөхөө 4 настай тий? Хөөе. Насаа харуулчих. 4 ч айл үлээ. Яг зөв. За бомбартай. 5-тай. За та хоёр чи ямар айлстай лээ? Нугарлтын. Өшөө яадаг лээ? Дуулдаг тий? Бөхөө яадаг лээ? Шүлэг уншдаг тий? Ястаа мондог. Бас дуулдаг. Энэ манай ингээд хүүхдүүдийн гэр бүлээр авахулсан зураг. Манай том охин тэнд ингээд хажуу тал маань ингээд халука гэд халуун гэдэг охин байгаа. Халука нэ шүү дээ. За ийш орж идвэл аяас үзүүлэх үү? За тэгье. Хэлтийн сайн мэднэ. Би танта ингээс томартай ээжэн бас чамта онооч хайртай би танта ингээс томартай ээжэн бас чамта онооч хайртай. За ямар мөндөг юм бэ? Баярлалаа. За одоо манай хоёр охин ба штэ. Одоо манай хоёр охин гоё нууралтай ээж үзүүлэн те. За одоо нууралтай гэж үзүүлчих. Уран нураач хоёр охин. За. Бомбөхөө бомбартай. Ямар мөндөг юм бэ? Яа. За. Энэ хоёр нөгөө цэцэрлэг дээр нөгөө йогийн хичээлд явдیں۔ Тэгээ багш нар айгуу тийм мундаг. Тэгээ тэрийн манай бөбөхө бомбартай хоёр айгуу тийм нөгөө өөртөө гэртээ айгуу хичээж бэлдэг. За бөбө дахиад нөгөө за толгой дээрээ тогтчих үзүүлээ. За 3 цагийн зогсолтой хийч. За. Хараа. Монда. За хөлөө яадаг хөлөө тэгээд. Тэр. Йоо. Борхон минь. Ямар монда. Ингэт юм уу? Яа. За одоо бомбартаа нуурна. Яг зөв. Тэгээ гоё. Ямар мондаг юм. За миний ээж. Унаа шатдаг үлээд иддэг. Ундасыг өргөөд осдог. Миний ээж жөлгөн зандаа мишээ забгадаг. Сайхан харцтай. Хараад тагсан уур гэцэгтэй. Ариун цагаан уулзсан чиглэлтэй. Яа. Мондаг. За одоо бомбартаа дуудвал. Хөвөн зөөлөө цасан шийхээ хөгжилтэй нарахгүй бултрам гэлтэн над нүдэн навчин мишээ зогсохдоо сайн байна уу гэд цаастаа мэндэлээ цасан минь сайн жигшээ чамаадаа дэлэж жигшээ часмид гоёд байсан цасан охин болчихлоо би. Миний охин сая нугарч мугараад амьсгаатчихгүй юу? Эхлээд дуугаад болдог байсан биш. За энэ хөөрхөн авьяастай хүнснэр за эхлээд ээжт нь цэцэг бэлгэлж. Баярлаа. Ямар гоё юм бэ. За энэ хөөрхөн октод шоколадын дуртай юу? Дуртай. За энэ хараа Golden Gobi-гийнх нь Монгол гэр юм шүү тий. Тийм гоё энэ хараа.
шоколадуудыг өгж байгаа шүү Энэ заяа. олон Жинхэнэ үнэтэй одоо ясны дийл нь шүү дээ. тийм бэлэг стандартаар Монголд үйлдвэрлэж байгаа юм амтар шоколадууд. За энд нь ингээд зөндөө юунууд байгаа шүү заяа. Шоколадны нухаш. За тэгээд энэ одоо сүүтэй шоколад. За бидний хараа нэг гоё юм ийм болсон юм билээ. Энэ ямар шоколадтай бэлэг цагаан сараар өгөхөд. Заяа энэ ингээд Тийм хойноо шүү дээ. ийм тухтуутай. Өө наа чи яасаа хайтах юм бэ? Тийм. Тухтуу бас олдохгүй Тэгээ энэ байгаа дотор шүү. ингээд тухтуутай заяа. Энд нь ингээд одоо хүүхдүүдэд шоколадтай хам тухтуун дотор нь одоо бэлгийн дээд бэлэн мөнгө хийгээд тий. Тэгээд ингээд бэлгэлэх юм шоколадны гой багц гарсан байл шүү. За баярлалаа харин та хэдэд юу өгж гаргая да гэж бодоод байсан чи харин бич бэлэг бэлдсэн л те. Бас тэг бэлэг бэлгийн дээд бэлэн мөнгөө энэ тухтунд тгээ өгөө гаргад юм уу? За. Цагаан сараар над чинь бүр надад. Энэ бол яг нөгөө цаг үеийн мэдэрсэн хөөрхий. Би ингээд нөгөө нэг яагаад ингээд тайлбарлаад байна вэ гэхээр би үндэсний үйлдвэрлэгч нартай айгүй хайртай. Ямар цаг зам юуг туулж одоо энэ хүрдэг вэ гэдгийг мэдэрдэг учраас сайхан тэгээд за голден Гоби. Маш баярлаа. За Надаас бас энэ хөөрхий юм бин тий. надад юм болсон. Өө надад юм өгч юм уу тий. О чи энэ нав нэрээ тийш тий. Чамд нэг юм дутуу хийсэн юм биш. Оо за. Энэ юу вэ? Энэ Мөн кид юм бэ те.